Сайн бацгаана уу та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Өсвөр насны жирэмслэлт булангийн маань part 4 эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань ярих байгаа хосууд маань бас аягүй сонирхолтой. Эмэгтэйгийнх нь тал 5 үеэрээ өсвөр насндаа жирэмсэн болж исэн гинэ. 18 настай Тайра болон 19 настай Алекс нар шоуны турш одоо хамгийн алдартай болж чадсан хосуудын нэг. Алдартай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ Тайра нь эмэгтэй нь инфлюенсер болсон байхгүй юу? Тайра Алекс хоёр үерхэд 7 жил болж байгаа. Тэгэхээр бүр 11, 12 тоогоос хойш үерсэн гэсэн үг байхгүй юу. Тайрагийн хувьд Алекс бол анхны хайр нь. Тайра болон Тайрагийн дүү 16 настай Тиара гэх охин ба. Тэгээ энэ хоёр хоёулаа хамт ойролцож байгаа. Тиара нь 16 настай, тэгээ саяхан төрсөн 4 сартай хүүхэдтэй. Ийм хүн байхгүй одоо нэг гэрийн хоёр охин жилийн дотор ингэж жирэмсэн болоо хүүхэдтэй болсон гэсэн үг. Мэдээж ээж нь одоо хоёр охиноо жирэмсэн болсонд нь маш их гутарсан. Тайра дунд сургуулиасаа эхлээд хөгжөөн дэмжигч болох гээд шаргуу хичээлтэй байсан. Мөрөөдөл нь коллежид ороод амжилттай хэлсээд мэрэгжлийн хөгжөөн дэмжигч болох. Тэгээ энэ жирэмслэлт нь Тайрагийн хувьд анхны жирэмслэлт нь биш гинэ. Юу хэлэх гээд байгаа маань та гадарлсан баха. Үерхэж эхлээд 16 настай байхдаа Тайра жирэмсэн болж исэн байна. Гэхдээ тухайн үедээ маш их айсан учраас эмнэлэгт ч очоогүй, ээж авдаа ч хэлээгүй. Тэгээ анх удаага одоо хүмүүс дэлгэж ярьж байгаа нь нэвтрүүлгийн үеэр ярьж байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс ингээ мэддэгдэхгүй. Is it my first pregnancy? When I was 16, I found out I was pregnant. I didn't really tell Alex. I didn't really tell anyone. Ямар нэг юм болохгүй байгааг хүмүүс мэдчихвээ гэж айсандаа гээ зөв зүгээр хичээлдээ яваад тэгээ нөгөө бэлтгэлдээ яваад ингээд исэн байгаа нөгөө хөгжөөн дэмжигч нар чинь ингээл амар өсөрч мөсрэлдэж юм биш гардаг штэ. Тэр хүн элементүүдээ хийсээр байсан. Тэгсэн чинь эмнэлэг дээр ингээд жоохон болохоо яагаад гидсэн өвдөд очисон чинь хөөрхийн амтай хүүхэд нь аль хэдийнэ зулбаад гидсэн дотор амьгүй болчихсон. Тэгээд авсан юм бэлээ. Тайрагийн ээж нь түрүүн хэлсэнчлэн жирэмсэн болсонд нь маш их гутарсан. Яагаад гэвэл тэдний гэр бүлийн эмэгтэйчүүд нь 5 үеэрээ өсвөр наснаа жирэмсэлсэн. Коллежид сурч чадаагүй байгаа. Тэгээ ээж нөгөө Тайра дээр айгүйх тэгж найдлага тавьдаг байсан гинэ. Даанч хөрхий жирэмсэн болоод тэгээд энэ ч дөрийн тойрог нь үргэлжилсээр байгаа. Ээж нь 38 настай, ээжийнх нь дүү нь 34 настай бас л эмээ. Дүүгийнх нь охин буюу одоо Тайрагийн үеэл нь 18 настай. Тэгээ бас төрсөн заяа 7 сартай хүүхэдтэй. Ингээ ер нь энэ гэр бүлийн эмэгтэйчүүд ингээл ерөөсөө л 17, 16, 15, 18 тад ингээл төрөөлэдэг. Тэг ингээд нэг ч төрөөгүй хүн байдаггүй. Одоо жишээлбэл те ингээл 34 настай эмээгээ ч яг юу гэсэн үг юм бэ? Ээж нь болохоор дүүтэйгээ зэрэг төрж исэн юм те. Ингээ яг тэр хоёр ингээд нэг өдөр те ээж аав дээр очиод ингээ бит хоёр жирэмсэн. Ингээд хэлээд Тайрагийн baby shower болохоор болоод Тайра хөгжөөн дэмжигчийн багийн найзууд нь бүгдээрээ ирээсэй гэж хүсээд тэгэл айгу хүлээгээд байдаг. За начир дээрээ ихийнх нь холбоогоо таслаа алга болсон. Тайлер буюу одоо үеэлэнтэй түрүүн хэлсэн нөгөө 7 сартай хүүхэдтэй. Тэр үеэл нь хэлж байгаа байхгүй юу? За угаасаа ингээд жирэмсэн болохоор найзууд толдоо явчихдээ шүү. Чи бас ингээд битээ нэг найдлага тавиарай. Наад бол ч угаасаа ирэхгүй байхаа гэж хэлсэн ч гэсэн Тайра хүлээсээр л байдаг. It's going to be a great day since I get to see my friends, since we really haven't got to hang out since I've been pregnant. I can't wait. За baby shower дээр ингээ хоёр талын гэр бүл амар олон хүмүүс ирж байгаа юм. За нөгөө эрт төрсөн болохоор бүр ингээ Алексийн ээж, эмээ, тэгээ Алексийн буруу эмээ гээд 88 настай хөгшин ирдэг. Тайрагийн болохоор ээж нь эмээ нь буруу эмээ нь 80 настай хүн байдаг. За амар залах гэл хүрээд ирдэг. Сэмбэлцсэн л хүүхнүүд байгаа байхгүй юу? Тайрагийн гэр бүлийнх нь. Алексийн хувьд тэр бол эмээ дээр өссөн. Ер нь эмээгийн хүүхэд байгаа байхгүй юу? Ээж нь болохоор 37 настай. Алексийг бас л эрт гаргасан. Тэгээ тийм ч байсан болохоор залуу насаа идэлэх гээд 3 настай хүүгээ ээж дээр орхиод тэгээ тэр мужаас нүгөө авцсан. My grandmother raised me for as long as I can remember. She's always been kind of my mother figure, I guess you could say, just cause my Яагаад нүүж авснаа тайлбарлахдаа болохоор би залуу байсан. Тэг би ч гэсэн ингээд залуу насаа идэлмээр байсан учраас ээждээ одоо бүх хариуцлага өрүүлээд өөрөө бараг зүгтсан байгаа байхгүй юу? Тийм учраас Алексийн хувьд хамгийн хайртай хүн нь эмээ. Тэгээ ер нь ээж хүн одоо нөгөө mother figure гэж ярьдаг штеп нэг юм төсөөлөлтэй те ээж гэж нэг юм хүн байдаг даа гэсэн тийм төсөөлөл нь эмээ гэсэн үг. I'm Julie, I'm 37, I'm Alex's mom and I'm about to be a grandmother. I moved out when Alex was about 3 years old.
My grandmother raised me. Like, that's just the only memory I have growing up. It's hard for me to hear that. I'm ready to cry now. Tissues is right there. Ээжийнхэн талаар дурсамж бараг байдаггүй. Угс аргагүй шүү дээ хөрхий 3 настайд нь хайж явчаад одоо хүртэл хамт амьдэрдэггүй заа ингээл цухтаал яваад идэг. Тийм болохоор ээжтэйг өнгөрүүлсэн дурсамж байдаггүй. Тайрагийн хаяад явсан аав нь ч гэсэн бас үдэшлэгт ирдэг. Тэгээд Тайра угаасаа аавдаа дурггүй. Яагаад гэвэл ингээд баг байхаасаа аавыгаа одоо бид нартэй цуг амьдраач хамт байгаа ч гэж хүссэн ч гэсэн аав нь ерөөсөө тоодоггүй, ирдэггүй. Тэгээ хаяа нэг ээж дээр нэрчээл тэгэл яваад өгдөгсөн. Тэгэхээр Тайра ч гэсэн одоо элэг бүтэн амьдарч үзээгүй гэсэн үг. Тэгээ зарим зааван зөв хүмүүсээ тэгтээ хүүхдээ ямар эрт хайж явчингуудаа хөгшрөөд ирэнгүүтээ миний хүүхэд чи болоод миний хүүхэд юу яасээсэн тэгэл өөрийгөө жоохон ингээд асруулж масруулах гэдэг. Beg someone to be my wife. Like if you honestly want to be here for me and if you honestly want to be around, I feel like you should make the effort yourself. Үдэшлэгт Алекс олон найзууд ирдэг. Алексийн найзууд нь болохоор түүний амьдралын ямар ч цаг үед хүрээд л ирдэг гинэ. Ер нь бол одоо дэжүү найзуудтай гэж хэлж болно. Харин Тайра болохоор одоо дунд сургуулаас ахлах сургууль хүртэл аягүй алдартай. Нөгөө алдартай охтууд гэж ядэн штэ. Угсаа хөгжөөний хэмжээгчдийн багийн охтууд аягүй алдартай. Хамгийн хөөрхөн охтууд ингэж явдаг. Тэгээ тэр охтуудын нэг байсан. Тэгээ тэгсэн ч гэсэн жирэмсэн баснаас нь хойш тэр хөгжөөний хэмжээгчдийн багийн найзууд нь бүр ор тас холбоогоо таслаад алга болцсон. Тэгээ хөөрхийн амтанд Тайра найзууд нь ирэхийг эцээ хүртэл хүлээсэн ч гэсэн бүр нэгэн ч ирдэггүйгээ боддоо. Тэр ч одоо хөгжөөний хэмжээгчдийн баг ч бүр жумын юм байдаг үстэй. Тэгсэн чи бүр нэгэн ч ирдэггүй заяа. Тэгээ Тайра хэлж байгаа. За би одоо дахиж энэ хүмүүсийг найзаа гэж бодохгүй гэд. Like it hurts so bad. За ингээ 39-7 хоногт Тайра төрөөд Лайла охинтойгоо уулздаг. Төрөх үеэр бас нэг драма болдог. Тэр нь юу вэ гэхээр Алекс ээж нь алга болсон. Ирдэггүй. Ер нь Алекс ээж нь нэг жоохон асуудалтай юм шиг байна. Сэтгцийн хувьд жоохон асуудалтай хүн юм шиг байна. За тэгээ ээж нь ингээд төрөх үеэр нь байхгүй уцаас алгаж алга болж болчингуудаа төрөөд ердөө 2 хонжоохт нь одоо эмнэлэг таахтан залгаад хүүхдээ аваад ирээ би ачтайгаа уулзмаар гэдгээ залгасан гинэ. Яг уу Тайра Алексыг бодоод те за ингээд ээжтэйгээ өсөөгүй юм да. Ээж нь өөрийнх нь амьдрал байгаагүй юм да. Одоо ингээд ачтайгаа ядаж уулзагдъя гэж бодоод төрөөд ердөө 2 хон жиж амар олон цаг машин цуугаад тэднийх рүү явж байгаа юм. Тэгээ нөгөө төрөөд удааг болохоор нөгөө алхаж чадахгүй. Ер нь бол гэртээ очиод асруулах ёстой шүү дээ тэр хүн чинь. Хөөхий Тайра дөнгөж төрчөөд алхаж чадахгүй. Гэтэл эмээ ээж хоёр нь машинаас нь ингээд буугаад хамаг юмаа чирээд орж ирэх хүртэл ингээд хараал идэг за. Тэгснэ ингээд зүгээр харахгүй. Хүүхэд чи яасан бэ? Бидэнд хүүхдэл хэрэгтэй. Хүүхдэл харуул. Well, where is the baby? Where is the baby? They didn't want him got it. Here, let me come on that side. За тэгээ хүүхдээ оруулж ирээд арай гэж нэг юм те идэж уугаад амраад байжсэн чинь Алекс ээж гэж нэг юм ингээд Лайлаг оролтоол заяа. Нөгөө жоохон юм нэрэ дөнгөж төрөө 2 хонжоогоо хүүхдээ ингээд нүүр мөрөн дээр хамаагүй ингээд гараараа хүрээл чи сэрээч би чамаа сэрэмээрэн те бити унтаатай гэж мэгээд амар тэнэг зан гаргаж байгаа байхгүй юу? I don't care. Get up. I've been trying to wake her up ever since I had her. You don't want to wake Here's her up. 4. Yeah, I promise you. Yeah, because you'll want to hand her off to She'll be somebody. hungry. Тэгээ Тайра Алекс хоёр бити сэрээ надад ч одоо арайж унсан маа бити сэрээ бит хоёр ингээ амармаар байна гэсэн чи ээж нь бүр ерөөсө тоохгүй заа. Үгүй би сэрэмээрэн гэ бүр оролцоор байгаа сэрээчдэг заа ёо амар навши. Тэгэл тэр үеэс ингээл Тайра шууд калдж байгаа юм чинь. Сэрээснийхэн дараа тийм ээ би энийг л хүссэн ингээл жоохон тэрвэржсэн ээжд нөхцсөн. That's what I wanted. You to get up. That's what I wanted. Oh my God. Ёо тэгээ сэрээгээд байсан бол өөрөө дахиж унттал нь аавны зтэй тий арай гэж гэрт нь ирж яахт ч ингээ хүүхдийн оролдоод сэрээжсэн аа мачи аав гэ буцаад өгчөж байгаа байхгүй юм. Эмээ ээж хоёр нь хүүхдээ хөхөлж байгаагүй дангаар угждаг байсан гинэ ер нь ингээд хөхөөрөө хоолж байгаагүй. This is a swaddle. Did y'all breastfeed? Or did you No. all formula I feed? never did breastfeed, none of mine. Me neither. Тэгээ Тайра болохоор ингээ хөхөөрөө хоолж байгаа байхгүй юу. Дөнгөж төрснийхэн дараа нөгөө хөхүүлэхэр чи амар өвддөг штэ. Бүр ингээ амар өвдөл байц ухаарахгүй. Тэгэл хөөрхийн амт өвдөөл ингээ сууж байгаа байхгүй. Тэгсэн чи ингээ лээж эмээ хоёр ингээ харчаал яах нү гээл сонжоол хараал шоолж инээгээл за. Тэгээ хүүхэд нь баачж байгаа. Тэгсэн чинь ээж эмээ хоёр нь ию гээл суугаад байна за хараал. Өөртөө ир гэчээд ингээд хүнийг хүүхдээ хөхүүлж авах юм. Тэгээ бааж авах яасан бааж авах маажахт нь ерөөсө тусалж муслахгүй байжээж ингээ үг хаяал. Яа ийм хүмүүстэй байна гэж бодохоор
Тэгээ имээ нас дугаас сухгүй за над хүүхд чинь чам дургүй байна надад дургүй над дээр ирэх гээд байна гэл үг хайл явдан тэгээ ерөөсөө авахгүй ампион голно. I don't know, but y'all need to hurry up so I can have her back. Тэгээ ер нь бол энэ мөчөөс эхлээд Тайра ингээ ер нь жоохон тийрсэн гинэ. Энэ хоёртой байвал бүтгэхгүй мэн би галзуурах юм гэж одоо. Тэгээд нөхөр хүүхдэд дагуулад өөрийнхөө гэртэр жаа. За тэгээд тэднийд Тайрагийн ээж нь тэгээд Тиара заяа нөгөө дүүн хүүхэдтэйгээ тэгээд Тайра, Алекс, Лайла гэх нэг 6 хүн амьдрах гэж байгаа. Тэгээд Алекс болохоор өөрөө өгний эрэгтэй таландээ гэртээ дагуулж очих хэвээр. Тэгсэн ч гэсэн нөгөө ээж эмээ хоёр нь галзуу ааштай учраас Тайра нөгөө тэнцээ тухтай байж чадахгүй. Тэгээд ойлгоод ихнэрээ дагаа ирж байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн Алекс ингээ гэрээ санаад байдаг. Яагаад гэвэл нөгөө Тайрагийнхан ч амар чанга тэг ингээ чанга гэдэг нөгөө чанга дуутай тэг амар олуулаа амар галзуу. Тийм болохоор Алекс уушуутай гэр бүл дасаагүй учраас жоохон эвгүй байдаг гинэ. За тэгээд Тайрагийн хит хонсны дараа Алекс хүүхдээ аваад эмээгийнх рүү явдаг нөгөө эмээгэндээ очиж байгаа. Ер нь ингээ хоёр талдаа явж л байж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэр хоёрыг хоёулахнаа очиход эмээ нь Тайра хайцсан гэж асуугаал за. Яхад дан дахиад доош нэх гээд байгаа юм яах гээд байгаа. За Алекс Тайроос болоод энд тухгүй байгаа. Тэгээд ирээгүй гэхэд эмээ нь ойлгодгүй заяа. Бүрээс ойлгохгүй. Тэгээ Алекс ч гэсэн хэлж байгаа байхгүй манай эмээ бол тийм нэг ойлгохгүй гэд. My grandmother doesn't know that Tyra isn't really comfortable. Тэгээ яг тэгж яхад нь Тайра спикерээр шууд ингэ залгаад. Тэгээ би нэгтгэс ингэ сургуультай явлаа гэдгсэн чинь эмээ цаанаас нь тэгээ хин хүүхдээ ч харах юм гэсэн чинь оо Алекс харна үсттэй манад байгаад Алекс харчих байлгүй. Ингээ шууд тэгж байгаа. Тэгэл эмээ нь яа бит хоёроор хүүхдээ харуулахгүй гээд байгаа. Ээж бит хоёр ч үг нь айгуусаа харч штэ. Чамайг би ингээ том болгоцсон юм чинь танаа охиныг ч гэсэн айгуусаа харч штэ. Яагаад вэ? Ямар асуудал байна гэд. Тэгээ Алекс хэлдэг байхгүй юу? Та хоёр ингээ те тэр хүнийг тухгүй байлгацсан болохоор тэр хүн ирэхгүй байгаамаа гэж хэлсэн чинь эмээ нь ойлгодгүй. Тэг ингээд Алекс хадан тавьчуулагч цайлууны зулзуу болж байгаа байхгүй юу? Жирэмсэн болоод Тайраг одоо энэ ч нүүж ирья гэхдээ эмээ нь өөрөө үгүй гэсэн юм байна. Яагаад гэхээр тэг бүр хонуулахгүй гэсэн юм байна. Өмнө нь ингээд тэр хоёр үерхдэг байхдаа байн ер нь л өдөр болгон Алексийн хондог байсан юм байна л да. Тэгсэн чинь жирэмсэн басны сонсноос хойш эмээ нь хоригдсон. Одоо манад хонж болохгүй гэд. Нэгдүгээр талаараа тэр хоёрыг гэрлээгүй гинэ. Нөгөө хуучны хүн болохоор гэрэлсэн хүмүүс л нөгөө хамт амьдарч болдог гэдэг бодолтой ба штэ. Хоёрдугаар талаар хэрвээ одоо гэрлээгүй жоохон тий ахлах сургуулиуд дөнгөж төгсөж ачна найз охиноо дагуулад хүүхдтэйгээ тэднийд амьдрах юм болвол хүмүүс өөрийг нь муугар бодно гинэ. Энэ имээ нь ажил хийд юм байлээ л дээ. Хүмүүс өөрийг нь муугар бодно. Одоо доош нь хийн гэж бодоод байгаа хгүй юм ээ. Тийм болохоор Тайраг гэртээ хонуулахыг зөвшөөрөхгүй гэж байгаа амар идэдтэй. Stay here. Well, for one thing, I don't think it's right. They're not married. And for another reason, the impression that people have on me is the main thing. It looks bad on me, I think, that people look down on me. За тэгээд тэр эмээгийн шалтгаан бол тийм байж болно. Гэтэ эмээ ээж хоёр өөрсдөө одоо яаж аашилж тэнэгтэж байгааг мэдмээр байгаа байхгүй. Алекс бол тэгээ хэлж чадахгүй за ээж эмээ хоёртой ингээл дөлөнөөлэн. Тайра зүгээр тухгүй байгаа гэсэн. Тайра тэгсэн, Тайра гэсэн ингээл ерөөсөө ингээд өөр ингэсэн бодол авахгүй. Амар ядрах тийм. Эхнэр хүүхдээ хамгаалж чадахгүй заяа. And I doubt Tyra will agree to it. Тайра 6-7 хоногтой хүүхдээ аваад хөгжөөн дэмжигчийн бэлтгэлтэй явдаг. Тэгээ тэнд нөгөө ирээгүй баахан найзууд байгаа штэ. Тэгээд тийшээ ингээд хүмүүст ингээд жоохон муугаа үзүүлчихсэн юм шиг те нөгөө төрөөд 6-7 хоногтой гэдэг чинь сар гарал болж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд жин нэмцэн ингээл жоохон сапирцсан те хүүхдэн ч гэсэн жоохон тэгэл тийм үе дээрээ тийшээ очиж үлэн гэдэг бас л. Тэгээ очоо Тайра та нарын хинэн ч ирээгүй штэ. Тийм болохоор би жагаан гунигтай байсан гэсэн чи бүгдээрээ ингээл өө би заагүйсэн би ч тийм юмтэйс өстө уушлаарай гэж тэгж байгаа. For their stuff, but You're gonna make me cry. I wanted to go, but I had to work. I promise I wanted to do that. Найзуудаас нь яриа авдаг хгүй юу. Тэсэн чинь найзууд нь ингэж хэлж байгаа. Хэрвээ хинэн ч очихгүй байгааг хэлсэн болвол тэ хинч ирээгүй байна гэж биднэрт хэлсэн бол бид нэр очих байсан штэ гэж байгаа. Юу гэсэн үг юм тиймстэй бүлт ингээд baby shower болж байгаа урилга явуулаад ирээрээ гэж яхад чинь өөртөө ирээгүй хэрнээ дараа нь үдшилэг дээр нь ингээ хинч очихгүй байгааг апдейт хийх хэрэгтэй байсан юм уу хайшин. Yeah, I didn't know that no one showed up. It makes me sad that she was upset about it. So Тайрагийн хувьд энэ нөхцөл байдалд өөрийгөө буруутгах байгаа юм байна. Хэрвээ жаахан хүлээгээд 3-4 жилийн дараа хүүхдээ болсон бол
миний baby shower-т миний найзууд ирэх байсан баха. Одоо тэд нар 18 таа учраас миний baby shower-т ирэхээс өөр чухал зөндөө асуудлууд байсан л байлгүй дээ л гэж хүлээж авч байгаа байхгүй юу? Like, I blame myself for it a lot. Like, maybe if you would have waited a couple of years, you could have had some of your friends at your baby shower. Хүмүүс Алексийн төлөө ирээд ахад миний төлөө яагаад хинч ирэхгүй байгаа гэж айгүйхгүй нэлсэн гинэ. Тэгээ миний хувьд ингэж харсан. Үнэхээр амар хөгжөөн дэмжигчийн тэр юмд амар ач холбогдол өгдөө заяа. Тэгээ ингээд төрсний дараа айгүй юм хийх хэцүү байдаг штэ. Тэгсэн чинь ингээд бүр ингээ амар ингээл эргэж мэргээл тэр ч юу эргэлт гэдэм бэ. Тэгж эргэж мэргэснээ ингээд уунж мунаал энийгээл заяа. Тэгснээ яна би өмдөнтөө шийдлээ гээл. Тэгээ нэг тэр нь хэсэг байгаа хүмүүсийг инээлэх гээд байгаа байхгүй юу? Тэ өөрийгөө одоо ч гэсэн та нар чухал хүн шүү гэж өөрийгөө тэгж мэдрэх гээд яг үндэ тэр хүмүүс нь Тайраг нэг тийм чухал гэж хүлээж авахгүй байгаа байхгүй baby shower-ны ирээгүй дээр л хэдүүл анализ хийж болно. Буцаад өөрийгөө өмнөшгийн мэдрэхийн тулд тэр хүмүүсийн дунд орж тэ ангаалзаж мангаалзаж нэг жоохон тэхэл хэрэгтэй байсан байлгүй дээ. Алдартай байх дуртай. Тэгээ хамгийн сүүлд ингээ хөдөлгөөнөө хийж ижээснаа амжилттай хийдэг байхгүй юу? Тэгэл бүр за тэ би эргэж ирлээ. Тэгж ер нь жоохон шартай төрлийн охин юм шиг байна. Okay, I'm back. Тэднийх ингээд хайрыг нь багтахгүй байгаа болохоор ер нь ингээ шин байшин хайж байгаа юм байна. Тэг ингээ Алекс гэрлэгүү 90 очин байж байгаа. Тэгсэн чинь Алексийн ээж нь одоо хүүгээ 3 настай байхад нь орхио явсан штэ. Тэгж явж агаад одоо л гэртээ ирж ивэл яах вэ? Энэ нь олон жилийн дараа ээж дээрээ хүү дээрээ буцаж ирж байгаа. Яагаад вэ гэхээр одоо л нэг хүүтэйгээ ачтайгаа байх цаг нь гэж бодсон гинэ. Зөрүүлээд хэлж байгаа байхгүй Алекс тий. Тайрагийн гэрийнх ингээд том байшаа хайж байгаа. Тийм болохоор би одоо нүүлээ. Тэгээ би ч гэсэн ингээд хүүхдийн санаа тавих ёстой болохоор нүүжинаа гэж хэлж байгаа. Тэгээ тэгж хэлэхэд нь мэдээч имээ нуйлал тий. Жиг гэсэн миний бэби штэ гэж мэгэл уйлж байгаа. That's my baby. I knew my grandmother would be upset with me telling her I was. Имээ нь ингэж хэлж байгаа. Бид хоёр тий. Үнэхээр тэгж хамт хонох хэрэгтэй бол гэж байгаа байхгүй юу? Хэрэгтэй бол 7 хоногт 1-2 удаа Тайра манад ирээд хоноод ээж болно штэ гэж байгаа. Амар нийттэй гац тэ. Бүлэтэн хүн гаргачаад байна тэр хүмүүс чинь. Гэр бүлээ амж авах гээд тэгсэн чинь ингээд өөртөө хамт байлахгүй гэж хориглож ирсэн. Одоо олонгууд ингээд 1-2 удаа ирж болно гэж мэдд. Тэдний гэр ямар ордон уу? Тайра бас аягүй сонио охин байдаг. Тайрагийнх ингээд нүхтэй бэлтэл юм хумаа зөөгөл ингээд бөө ажиллаа штэ. Тэгээ энэ бүх хугацаанд ингээд бичлэгэн дээр нэг юм залуу явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр Тиарагийн найз залуу байсан юм билий. Тэг ингээ хөөх юм хумд нь туслаад ингээл яваад байдаг. Бид ажлын дундуур Тайра охиноо аваад Алекс руу явах байгаа гинэ. Тинчээ хононо гэд. Тэгээж нь Алекс эзэрх юм бэ ингээ те. Бид нар та хоёрын төлөө нүх гээд ах чинь та хоёр ингээд юм хумаа зэгцэлж барихад нүхөд туслахгүй мө гэсэн чинь Тайра ингээл бид хоёр Алекстэй уулзаг айгу удчлаа. Эмээтэй нь уулзаг айгу удчлаа. Тэгээ өнөөдөр л явахгүй болохгүй. Гэл яваад өгөн за амар тийм ажлаас болтож байгаа юм шиг. I haven't seen Alex in a few days because my car has been broken. He's been at his grandmother's and I've been at my house. So when did you and Alex plan on helping? Because you know I can't pack heavy stuff. No up. one asked him to help today. Тайраг яваад чод бас л өмнөшгөө ингээл олон юм яриад идэг. Ээж аа хоёр нь, ээж эмээ хоёр нь. Тэгтээ яг өмнөхөөс арай дээр амаа татж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хонолт нь болохоор Тайрагийн жирэмсэн болсноо хэлснээс хойш анхных нь гинэ. За бараг жилийн дараа ингээд тэдний тонж байгаа байхгүй юу? Тэгээ уг нь бол Тайра Алекс хоёр ярилцаад ингээд төлөвлөгөө гаргасан юм байна. Алекс ажилласаа хийгээд тэр хоёр асрагч хөлслөх мөнгөтэй болоод тэгээ байр түрээслээд гуруулах нь амьдарч эхэлнэ. Тэ тэр хүртэл ингээд жоохон хичээч яа гэд ярьсан юм байна. Төлөвлөгөө гаргаад. Тэгсэн чинь Алекс яасан бэ гэсэн чинь гэртээ байх нь илүү тухтай санагдаад эхэлсэн гинэ. Нөгөө Тайрагийн гэрийнхэн ч амар ингээл чанга яриад ингээл байгаа штэ. Тэнгүүд Алекс болохоор би тийм юм дасаж чадахгүй. Тийм болохоор манад амьдрыг хэлж байгаа байхгүй юу? Like 10 is way better. And everybody in your house is loud. Here it's just Not a madhouse. Тэгээ амар сонин за гэд их нэртэйгээ төлөвлөгөө яриад ярьчаад дараа нь тэрнээсээ буцаад идэг нэ амар сонио. За ингээд ер нь бол season 3 ингээд дуусч байгаа. Тэгээ сүүлийн бүгдээрээ ингээд сууж ярилцдаг Tell All гэдэг хэсэг өгөхгүй. Тэр хэсэг дээр энэ хоёр маань ямар хаана амьдарч байгаа вэ гэсэн чинь Алексийн гэрт амьдарч байгаа юм байна. За энэ хоёр маань бас өргөжлүүлээ season 4-т ордог. Лайла одоо 9 сартай болцсон. Тэгээ Тайра болохоор амжилттай коллежид орж чадсан байдаг. Одоо ээжийнхаа мөрөдлийг биелүүлээд гэсэн үг шүү дээ. Тэгээ 2 цагийн зайтай байд юм байна коллеж нь.
Тэгээ мэдээж хөгжөөн дэмжигчийн карьераа өргөжлүүлээд тэр ажлаа хийсээр л байгаа. Харин Алексийн ээж нь саяхан найз залуутай болсон гинэ. Тэгээ ингээд тэрнтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлээд байгаа учраас ер нь их гэртээ ирэхгүй. Тэгэхээр Лайлаг, Алекс, эмээ хоёр нь ингээл хавсраал өдөр болгон хардгаал гэсэн үг. Тайра коллежтэй дотор байранд байрлаж байгаа. Ер нь ингээл 90 очин хагас амтэн санд ирээд тэгээ бусад 5 өдрүүд нь коллежтэй байрладаг гэсэн үг. Тэгээ тэр хооронд болохоор хүүхдээ Алекс хардаг. За тэгээ ингээл драма эхэлж байгаа байхгүй юу? Ээж нь нөгөө найз залуутай болсон гэсэн шүү дээ. Тэгээ тэр залуутайгаа 6 сар уулзж байгаа гинэ. Тэр залуу нэг цагийн зайд амьдардаг заяа. Тэгсэн чинь ээж нь би ингээд байнга тийш явах надад хэцүү байна. Бит хоёр энэ нүүж ирнэ гэд. Нөгөө залуугаа гэртээ авчирна гэж байгаа. Was the drive to pick up your boyfriend? Well, we didn't get here till about 5 o'clock. It was pretty tiring, especially when I got stuck in traffic from a wreck for about an hour and a half on the way there. So, do you know how long your boyfriend's gonna be staying? I'm not sure how long he's going to be here. Хинт ч ирүүл санагдахгүй байгаас тэ ингээд тэр гэрт чинь жоохон хүүхэд байна. Тэгээ ээж нь байна, хүүн байна, хаяа явцсан хүүн байна. Тэр гурийн өмнө жоохон ч гэсэн гимшиг сэтгэл байхгүйгээр шууд ингээд өөрийнхөө жаргалыг хөөгөөл тэ. Би тэр хүнтэй очиж уулзахаас бараг залхуу үрээд тийм болохоор хамт амьдрий гэж байгаа юм шиг амар. Ээж нь бүр ёо дүф. Right now, I am dating a guy. We've been dating for about 6-7 months now. We did meet on the internet. He does not live here, but he is staying here with me right now. I did not know he was gonna be coming to stay. It was all of a sudden thing, him coming to stay for a little while. За тэгээ энэнд нь мэдээж Алекс болон эмээ хоёр нь дургу байгаа ч гэсэн ер нь их юм хэлж чаддгүй. Алексийн хувьд ингээд ээжтэйгээ дотн өсөөгөө болохоор ээж нь ингээ тгий гэхэд ер нь нэг тэгж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлээд байдаггүй гинэ. Надад бол Алекс амар арчаагүй санагдсан. За одоо ярьж байхгүй би бол одоо ингээд ээжтэй дотн биш учраас би энэ дээр нөх үг хэлье гэж бодохгүй байна. Би зүгээр л ингээ хоошоо суй гэж бодож байна гэд. Бүл бүтэн охин нь тэр газар байхад танихгүй эрэгтэй хүн ирээд хамт амьдрна гэдэг чинь өөрөө амар аюулын тохио биш үү? Аав хүн болчоод шууд үгүй чадахгүй та дуртай бол та яв гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хандах хэрэгтэй байхад. За энэ мэдээг Тайраар мэдээж хэлж байгаа. Тэгээ Тайра шууд гутрна. Уйлаал ёо. Нэгдүгээрт одоо жаахан хүүхдийг нь хажууд танихгүй хүн байна гэхээр ямар ч ээж уурлна. Тэгээ ялангуяа өөрөө хол байна. Тэгээ нөхцөлөд ийм байна. Ёо ер нь энэ Алексийн гэр бүл нь амар сонио. Түүж болж исэн ингээл тайван асуудал болохгүй ингэж шийдвэрлэхийг хүсдэг заяа. Миний бодлоор асуудал болж байгаа юмыг асуудал болгоод тэгш зөв шийдвэрлэх хэрэгтэй байхад энэ хэд ингээл нуугаал чимээгөө ингээл яваад идэг. Тэр нь өөрөө ингээд дараа нь дисэж дэлбэрэх юм болгож байгаа байхгүй. Тэг мэдээж нөгөө Тайра чинь бүхэл бурууг өөр дээр өгж байгаа. Би ингээд гэр оронгоо өөрийн гэсэн гэр оронгоо бэжэж жирэмсэн болоод хүүхдтэй болсон. За тэгээд өөрийн гэсэн гэр оронгоо учраас айлд хүүхдээ харуулсан. Тэгээ би залуухан учраас бас коллежид явнаа хүүхдийнхаа ирээдүг бодоод. Тэгтэл энэ бол миний буруу. Би хүүхдийн хажууд байж чадахгүй байна. Тэг хэрвээ Лайлад ямар нэг юм тохиолдох юм бол би өөрийгөө бараг боож алах байхаа гэж шууд тэгж байгаа байхгүй юу? It's like I'm freaking out because I checked my phone and seen that Alex texted me and he told me that his mom's boyfriend, a man that I don't even know, is going to be moving in. Тэг ер нь бол үнэн те энэ бол хатууч гэсэн үнэн үг те гэр оронгоо байж хүүхдтэй болно гэдэг бол. Тэг энэ дээр бас амар гайхсан. Ягаад нөхөртөө шаардлага тавихгүй байгаа юм те. Шууд Алекс руу ингээл хэлэх хэрэгтэй байхгүй. Чи наадхаа явуулаа. Би бол наадхаа хүлэн зөвшөөрч чадахгүй гэ. Тэгээ хааштай л хэрвээ Тайра коллежид төгсчих юм бол тэдний гэр бүл илүү сайн орлоготой болоод илүү сайн амьдрна гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ нэг нь ирээдүгийнхаа төлөө зүтгээд тахад нөгөөх нь ингээд дэмжихгүй байгаа байхгүй юу. За тэгээ Тайра ээж рүүгээ залгаад охиноо очиж авмаа гэж шууд тэгж байгаа. Тайраг хүн дээр хүлээж авч байгаа мэдснүү яасан Алексинд тэр залуу нь ирэхэ болсон. Нөгөө ээж нь одоо болиулсан хин болиулсан бөмбөд уусаа хүүхдээ аваалстай бөө юм болоод хаарчин дэл каалтаал байлаа штэ. Тэгэл Айлаг буцаагаад Алексинд авчиж байгаа. Ер нь бол энэ холын харилцаа нь энэ хоёрын шанцыг шалгаж байгаа юм байна. За ингээд нэг юм хөрхий Лайла нэг нас хүрж байгаа. Лайлагийн төрсөн өдрийг тэмдэглэхээр бүгдээрээ цуглардаг. Тэг бүгдээрээ цуглараад юм хумаа бэлдээд үзэсгэлэгтэй бэлдээ байж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Алекс Лайла хоёр хоцроод ирдээ. Тэгээ тэрэнд нь ингээд Тайра уралж байгаа. Тэ төрсөн өдөр нь хад чинь үсийн жолхтой байгаагүй гэдэг. Тэгээ Алексийн хувьд болохоор хүүхдээ 24/7 харж байгаа. Тэ хүүхдийнхаа хоолыг, хүүхдийнхаа баас, одоо хүүхдээ тоглох тэр бүх үргийг өөрөө ганцаараа гүйцэтгэж байгаа. Тэгээ гарахын өмнө нөгөө хүүхд нь уйлагнаад, хоол мол өгөө, дунтуулаад, цэрээгээ тувцлаад бөө юм болсон гинэ. Тэгээ тэр бүхнийг ойлгохгүй байжээж над руу ингэж ууралж агаад нь жоон гомцсон гэж аахгүй юу?
She needs her bow on. Hey, did y'all grab her bow? Love that the first thing out of Tyra's mouth is about Layla's freaking hair bow. I think she probably forgot how hard it is to wake a baby up from a nap, get her ready to go to a party, and put her in the car without having a complete meltdown. Энэ кейс дээр ингээм сонирхолтой болж байна. Ихэнх нь ээж нь хүүхдээ хараад аав нь ажилдаа яваад тэгээ аав нь яг ээж нь юу тулж байгааг мэдэхгүй, ээж нь аавынхаа юу тулж байгааг мэдэхгүй ингээ хоорондоо хэрэлдэг штэ. Чи надад цаг гаргасангүй, чи тэгсэнгүй, чи намайг хөдөлсөнгүй. Яг тийм болж байгаа хгүй энэ дээр. Тэ зөв байран солигдсон л болохоос ш. Тэдний харилцаа сайн байгаа гэж Тайра хэлсэн ч гэсэн начир дээрээ үгүй юм байна. Тайра Алексныг итгэдэггүй нэ. Өмнө нь нөгөө нэг олон удаа хуурж исэн болохоор итгэдэггүй. Тэг ингээ хол байх үед нь далимдуулаад хүн амьтантай уулзаад байгаа юм биш үстэй гэж айгүй харддаг. Алексийн хувьд хүүхдийн төрсөн өдөр болохоор л энд байгаа гэж шууд хэлж байгаа хгүй юу? Тэгснэ Тайра бусдын өмнө худлаа инээд сурсан бололтой, нөгөө хөгжөөн дэмжигчтэй багасаа худлаа инээдэг юм сурсан бололтой. Тэг зүгээр л түүний бүх зүйл нь хуурамч санагдаж байгаа юм гэж байгаа. She's being really fake, but I guess that's what she learned from Cheers, to just put a smile on and just act like everything's okay. Охиныхон төрсөн өдөр болохоор л энд байгаа гэдэг л амар ноцтой үг байхгүй юу? Лайлагийн тортыг нүүрэнд нь нилаад охиных нь уйлуулахад Алекс уурлаад охиноо ингээ шүүрээд авчдаг. Don't do it to me. I have makeup on. It's okay. You're so childish. Тэгээ нөгөө хүүхдээ байн хардаг ээжүүд чинь хүүхэд нь ингээл жоохон хүндлэлгүй, жоохон ингээл эвгүй те харьцаад эхлэх юм бол шууд ингээд хамгаалтын горимч хилдээл хүүхдээ ингээл аваад явдаг штеп. Яг тэгж аахгүй Алекс ингээд байн хүүхдээ хардаг болохоор хүүхэд нь тухгүй байгааг харж чадахгүй шууд авч явал та нартай тэнийг юмаа гэж хэлж байгаа. Охиныхоо төрсөн өдрийн талаар Алекс ингэж ярьж байгаа. Тэгээ охины төрсөн өдөр нь маш муухай болсон. Тэг ингээд ерөөсөө тэр өдөр манай охин баярлаагүй, Белунаас бараг трама авсан байх гэж ярьж байгаа хгүй. Тэгээ энэ өгнүүд нь ээжийг нь амар өвдгөн штэ. Чи муу ээж, муухай ээж гэж мэдрүүлнэ. Гэтэ ээж нь хөрхийн амтай айгу хичээгэл байгаа. Тэгээ ийм амар муухай үг хэлж байгаагаа огт анзаарахгүй л байгаад байгаа юм шиг байна Алекс. She didn't have a good time, that's for sure. She did have a good time. It was No, her she first didn't. birthday. No, she didn't. Yes. Awful first birthday. Awful. Stop. I definitely think she was traumatized by the cake. Тэгээ энэ хоёрын харилцаа нь эндээс муудаж эхэлсэн гэдгийг нь харагддаг. Энэ 8 жилийн хугацаанд Алекс Тайрыг хараар өөр хүмүүстэй уулзаад, баригдаад, салаад тэгээ гуйгаад ирдэг үе зөндөө байсан юм байна. Тэгээ дахиад ийм болохыг үүсэхгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээл Тайра хүлээж аваад байсан. Тэгээд эцэг хүртэл Алекст явна гэж шийдсэн гинэ. Яагаад гэвэл төгс хүн төгс харилцаа гэж хаанч байхгүй. Тийм учраас яаж ч байсан хүүхдээ боцсон дээр аав нь өөрийг нь хаяа авцсан учраас тэгээ өөрийнхөө жаргалыг хөөж өдөр болгон өөрөө жаргалтай байснаас охиноо жаргалтай байлгаад өөрөө өдөр болгон жаргалгүй байя гэдэг арга замыг ер нь сонгож байгаа юм байна. I shouldn't have to worry about him cheating on me. That shouldn't have to be an option for me to worry about. Ингээд Тайрагийн зуны амралт эхлээд дотор байрнаасаа юмнуудаа зөөж байгаа. Тэгээ энэ бүх 9 сарын хугацаанд Тайра л зөвхөн Алекстэй уулзахаар хүүхдээ харахаар очдөг байсан гинэ. Алекс харин хизээж ирж байгаагүй Тайраг зориод. Ганцаараа ч гэсэн хүүхдээ гэсэн. I expected Alex to come visit me, but he never once came and visited me up there. Like, I was going back to him. He wasn't coming to me. He wasn't visiting me at school. Тэгээ энэ үед Тайра Алексыг өөр хүнтэй чадалж байгааг нь мэдсэн гинэ. Тэгээ байнга уцаа оролдоод байгаа юм чи. Тэгээ энийг хэлсэн. Тэгээ мэдсэн ч гэсэн за хүүхдээ бодоод хамт бай. Намайг сонгосон юм чи надтай л хамт байна гэж бодоод зүгээр идэг гинэ. Open харилцаа болцсон машин за. Seems like I'm not the only one getting his attention. Алексийн аастан ч гэсэн ингээл хичээл төлгөө нэг л тийм залхацсан, нэг л тийм болцсон. Эмээгэнд нь ирэхэд уур амьсгал нэг л биш юм хөндий болцсон байгааг ээж эмээ хоёр нь анзаардаг. Эмээ нь хэрвээ тэр хоёр саалчвал Тайра хүүхдээ аваад явчнаа. Лайлагаас холтно гэж бодох төдийд надад аюу хэцүү байна гэдэг жан хүүхрийн амтанд дасцсан. Хэцүү ч юм да тий. I feel like Tyra is wanting to make things work between the two of them. But Alex, I'm pretty sure he's not as gun-ho in it as she is. За тэгээ манайхаа ёо ээж нь яаж зүгээр ахав дээ Алекс ээж чинь одоо жирэмсэн болцсон байвал яг уу ээж нь Алексийн сэтгцэн эрүүл мэнд бүр ингээд амар муудаж байгаа хаа. Тэгээ энэ кейст Алекс хэдийгээр ингээд араар тавьж байгаа муу хүн ч гэсэн би бол гэр бүлийнх нь байгаа байдлыг хараад Алексыг өрөвж байгаа байхгүй юу.
эмээ мэдээд те одоо тэр ээжийнхаа нээж нь мэдээд бүр ингээд амар сэтгэлээр унсан. Юу яриад байгаа юм бэ те? Зөв болээ. I was upset when Julie told me she was pregnant. Тэгээд эмээн тэтгэвртэй гараад тэтгэмжийнхаа мөнгөөр тэр одоо ээжийнх нь гаргаж байгаа хүүхдийг тижээхэр болсон гэж байгаа. Ээж нь ажилгүй юм шиг байна заяа. Тайра дараа жилээс 30 минутын зайд байдаг ойрхон коллежид суралцахаар болсон гэнэ. Яагаад гэвэл ингээ хол байхаар ингээл итгэлцлийн асуудлаас эхсүүлээд асуудал гарч ирдэг учраас за гисэн чинь Алекс Тайраг зүгээр бууж өгөөд наад одоо мөрөөдөл зөрөөдлөө орхио зүгээр нэг ажилд ороо гэж хүсэж ийн гэж байгаа байхгүй. I know that she's going to school to like get a degree and stuff too, not just to cheer, and that could like lead her on to a better career. In a perfect world, I think Tyra should just go ahead and just give up cheer and just go get a job. Нэгэн ч гэсэн ийм амар намгийн амьдралаас гарах гад хичээгээд тийм сэтгэл зүйтэй яваад байгаад нь харин талархуу штэ. Тэгсэн чинь ингээ Алекс зүгээр те юу яг ингээд ээжгээ эмээшгээ өөршгөө ингээд нэг хар ажил хийлгэсэн тийм л хүн болох гээд байгаа байхгүй өөртөө адилхан болох гээд Тайраг ер нь ингээд доош нь татаад байгаа байхгүй тэрнээс гадна ингээ Алекс used to гэдэг үг аягүй хэлдэг заяа I used to miss her I used to гэдэг ингээд би тэрнийг сандаг байсан өгүүлдэг байсан тэгээ залгаасаа гэж боддог байсан одоо болсон гэдэг утгаар хэрэгжилж байгаа. Did her come back because that's where Layla's at. I used to miss her a lot while she was at school, but over time, I was just, it didn't really matter to me if she came back or not. Тэг ер нь ингээ жоохон нөхөө авах байгаа байхгүй те үзэгчдэд. Би ингээ Тайра хий хоосон мөрөөдлөд дагаад коллеж руу явсан. Тэгээ би хүүхдээ хараад үдсэн. Тийм болохоор миний сэтгэл хөрсөн. Гэл ингээл нэг жоохон өөрийгөө өмөөлөх маягтай used to гэж мэлээ. Ээж эмээ хоёр нь бол Алекс Тайраг хурж байгааг мэдсэн юм бэ. Тэм Тайра тэрийг мэдсэн ч гэсэн Лайлагийн төлөө хичээгээд байгааг нь ч гэсэн мэдсэн юм бэ. Ер нь мэдж байгаа. Of course, I worried when she was gone away at college that Alex was cheating on her. And I don't know for sure because I don't get into their business, but I don't think Alex has cared enough for Tyra like he should. Тайра, Тиара хайлыг 3 октийн үдэшлэг хийхэр болдог. Нөгөө октийн үдэш гэдэг нь штэ. Тэгсэн чинь тэрэн дээр ингээ хайлыг одоо хүртэл Матьютэй унтсаар байгаа гинэ. Амир нэттэй ёо. I think Matthew's in a relationship with one of my friends. It just helped me push away from him and not have sex with him at all. So that's what I need. Энэ охин өөрөө тэнэг юм шиг байгаа за. Тайра харин Алекс ингээ уцаа авахгүй байхад ингээл залгаал. Энэ яг өөрөхөнтэй. Энэ тест яг намайг араар орж нэт. Тэгээд уцаараа барьсан чинь нөгөө Алекс би өсөд суулж штэ гэд. Тэг чи над руу зариал залгаараа яриараа гэл байгаа байхгүй юу? Ер нь ийм амар доо итгэлцлийн асуудалтай. Итгэлцлийн асуудалтай байхаас өөр арга байхгүй манайхаа. Алексыг усанд орж явахад нэг охиноос дуудлага ирээлсэн гинэ. Тэгээ Тайра аваад ярьсан чинь нэг охин заяа. Тэгээ асуусан чинь Алекс ингээд аль хэдийнэ эхнэрээсээ салцсан гэж надад хэлсэн. Хоёрыг бүр ингээд хоёр ч юм бүр аль дээр салцсан юм шүү. Тэгээ би энэ хүнтэй харьцаж эхэлсэн гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? But then this morning when Alex was in the shower, he had like a missed call from someone. And when Alex went to work, I called her. We had a conversation. She told me stuff. Obviously, I didn't want to hear about Alex. And I told her, like, I live with him. He had obviously told her that we weren't together. За тэгээд Тайра Алекстэй те яг ингээд ярьж байгаа. Чи юу вэ? Яагаад өөрхөн дээрээд байгаа юм бэ? Намайг гэсэн сэтгэл байхгүй юу? Яасан ийсэн те? Эсвэл одоо яхаа салгах юм уу гэд том хүн шиг ярих гэж үзэж байгаа. Ер нь ингээл айгу том хүн шиг байх гад ихэнх хэрэгтэйчүүд ингэдэж штэ. Яг ярилцах гэхээр мэдхгүй гэл ингээд чимээгөө суугаад байдаг. Тэг ямар ч асуудал шийдэхдэггүй дуустдаг заяа. Яг тийм яриалж байгаа байхгүй юу? Мэдхгүй байна л гэдэг. Өөрөө ч хэлэхгүй. Obviously, the things you've been doing, such as, like, you know, communicating with other girls. Тэгээ Тайра тэгээ яах юм бэ? Хоёлаа яах юм? Завсарлага авах юм уу яах юм гэсэн чи хүсчихвэл тгий гэж аахгүй. Чи хүсээд байх юм байхгүй. Тэгээ завсарлага авах хэрэгтэй гэж бодож гин үү? Яаж гинэ гэж асуусан чи хүсвэл тгий. Өөрөө ингээ хүсэж байгаа хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө буруу хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм л арчаагүй өчүүхэн хүн байгаа байхгүй юу?
Well, do you think like taking a break will help? I mean, on my end, I hope it gets better so we can work things out for Layla. You know how much she loves you. I mean, if you feel like that you want to take a break and get some space, then maybe that will, I don't know, maybe that'll help. I don't know. Тэгээ продюсер чи яг тэгээ юу гэсээд байгаа юм бэ гэсэн чинь Алекс ингэж байгаа. Миний хувьд 8 жил үерхсэн Тайратай хамтдаа ирээд өгөө төсөөлөхгүй байна гэж шууд хэлчихэж байгаа. Ингээл болоо. Honestly, I don't see a future with me and Tyra. That's just, no. I don't know why, but whatever. Alex, why do you not think you see a future It's right okay, now? I'm done. I just don't know. Тэг манайха энэ хоёр маань season 4 дээр гарч ирсэн шүү дээ. Тэгээ энэ хоёр салаад дуусч байгаа. Тэгчгээд season 5 дээр бас бид нарт ийм мэдээлэл өгдөг, апдейт өгдөг. Season 5 дээр нь Tiara оролцдог байхгүй нөгөө дүүн. Tiara дахиад жирэмсэн болчихж ингээ хоёр хүүхэдтэй болж байгаа гэсэн. Тэгээ Tiara Tyra руу залгаад хоёр юу болж байна season гэж залгасан чинь яасан гэгээч манайхаа. Tyra л одоо коллежтэй сурсан хэвээр байгаа. Alex болохоор тэг байгаа заяа. Гэхдээ Alex Техастэй нэг охинтой уулздаг болоод тэр нь бүр жирэмсэн болсон. Did she tell you that she was pregnant? And is that what caused you to go down there? I can't remember when she told me. Тэгээ Tyra Alex-тэй уулзаад одоо тэгээ яах вэ гэж асуусан чинь Alex би чамайг сонгож байна. Би чамтай хамт баймаар байна. Тэгэж мэгээ амар сэжгээ. So what do you want? I want you, obviously. I feel like we were very close, like Ёо тэг хамгийн харамсалтай нь энэ Tyra ийм амар loser амьдрал байхгүй, арчаа байхгүй, ямар ч хүсэл эрмэлзэл амбиц байхгүй ийм юмтай уулзах гад гангалж мангалал амар ингээл excited тэг сэтгэл мэтгэл нь хөдлөөл ирдэг за. Бүр ингээ багасаа хамт байсан болохоор ингээд бүр тэр хүнийг л сонгоцсон гэд өөртөө амар итгүүлсэн байгаа байхгүй юу. За ингээд ерөнхийдөө шоун дээр энэ хоёрын үзэгдэл ингээд дуустдаг юм аа. Тэгээ энэ хоёр бодит амьдрал дээр яасан бэ гэхээр манайхаа Алекс нөгөө хүүхнээ болон хүүхдээ хаяад Tyra руу ирсэн заяа. Тэгээ Tyra болохоор коллежид төгссөн. Одоо тэр хоёр хүүхэдтэй. Тэгээ 2024 оны хүүтэй болсон. Одоо хүртэл хамт байгаа заяа. Tyra болохоор сошиал дээр ингэж контент хийж одоо инфлюенсер болж мөнгө олдог. Алекс болохоор одоо юу гэдэг юм тэр. Тэгээ хүмүүс одоо энэ unexpected show-ны фэнүүд нь Tyra-г айгүйх дэмждэг байсан. Яа гэвэл хүлтэн хүүхдтэй болцоход өргөшөөлж коллежид сураад хүүхдийнхаа төлөө хамаг л одоо бүх тэг зүйлийг хийж штэ. Тэгэл хүмүүс айгүйх дэмждэг байсан бохгүй өстэй охонтой ох өстэй чадвартай ох өстэй зүтгэлтэй ох ингээд. Тэгээ буцаад Алекстэй ингэж 5 дугаар season дээр нийлж байгааг нь хараад бүр хүмүүс бүр бараг тал хөгжөөн дэмжигчд нь алга болсон. Яад энэ алиалагчтай буцаа нийлж байгаа юм бэ? Айгуу тийм лаг амбицтай өөдрөг охин байсан ч гэсэн одоо ингээд Алекстай хэвээрэл байгаа. За тэгээ дүү Tiara нь болохоор одоо 3 хүүхэдтэй манайхаа 3 хүүхэдтэй болчихсон. Ер нь ингээд айгуу өнөр өтгөн болсоор л байна эдний гэрийнхэн. За тэгээ энэ хөвчлөгтэй манд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар би бас нэг амар сериозны харилцаатай хосуудын талаар оруулах болно. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Та бүхэн маань намайг дэмжиж айгуу гоё урмын үг зөндөг бичсэн байлээ. Би тэрж уншаал байгаа шүү. Баярлалаа.